Энэ бичлэг хүүхэлдээтэй холбоотой учраас хэрвээ та өнөө шөнө бүтэн найртай хонё гэж бодож байвал энэ бичлэгийг алгасан дээр байж мэднэ. Бичгийн чанар муу олон жилийн өмнө бичигдсэн ч бичлэг дээр болсон зүйл чанар муу байсан ч хангалттай ч хүзсүргэн байв. Бичлэг эхлэхэд нэгэн хүүхэд сэтгэл хөдлөсөн байдалтайгаар удаан ажиллаагүй камер нь гинэт тассан тухай ээжтэй хэлж байв. Тэрээр дараа нэгчтэй энэ тухайгаа дуулгадаг бөгөөд гэвч яг энэ үед тэднийг хамгийн ихээр айлгсан зүйл болжээ. Эгчийнхэн нарт байрласан хүүхэлдэйний толгой гинэд эргэж камер руу шүтдэг. Толгой нь зүгээр ч нэг чичирч иргсэн биш, бараг бүтэн эргээд камер руу шууд харж байв. Хамгийн аимшигтай нь энэ үйлдэл яг л тэр хүүхд ихчээ эргээд хартаа гэж хэд удаа хэлсний дараа болсон нь бүр ч аимшигтай. Үзэгчдийн дээдлийнх нь энэ бол ямар нэгэн байдлаар далд хүчин зүйлтэй холбоотой юм ээжээ. Тэдний тамгаар хүүхэлдэд нөлөөлж байсан сүнс хүүхдийг өөрт нь хандан хэлсэн хэмээн ойлгож ингэж хариу үйлдэл үзүүлсэн байж болцсохгүй хэмээн. Гэхдээ энэ бол ердөө таамагддаг зүйл. Юуны улмаас хүүхэлдэйний толгой хөдөлсөнийг хинч баттай мэдэггүй. Харин та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Танд ч бас ийм хүүхэлтэй байдаг юм биш үү? Facebook хэрэглэгчид болох Хуан ба Никол Кал нар гэрэлсэн хос бөгөөд тэр гэрт нь болоод байгаа учир итүүлэг айц төрүүлэм зүйлстэй маш удаан хугацаанд нүүр тулсаар иржээ. Тэрний нийтлсэн нэгэн бичлэг нь олон үзэгчдийн үзсэн хамгийн аимшигтай полтергейстийн бичлэг тооцогддог гэнэ. Энэ бичлэгээс өмнө Хуан Никол нар өөр нэг байшин дүүнтэй төстэй зүйлтэй учирч байсан бөгөөд үүний тохиолдлоос болж хосыг ямар нэгэн зүйл дагаж байна хэмээн олон хүмүүс үздэг. Хос үүнд итгэдэг хэсэг нь тодорхойгүй ч дараагийн тохиолдол нь паранормал зүйлтэй холбоотой гэдэгт тэд огт эргэлддэггүй. Хосын хэлснээр тэд найзтайгаа хамт зочны өрөөнд аимшиг кино үзэж байтал гинэт хачин зүйлс тохиолдож эхэлсэн байна. Энэ явдлын дараа тэд тухайн өдөр юу болсныг ойлгохын тулд хамгаалалтын камерныхаа бичлэгийг үзсэн боловч энэ бичлэгийг үзнэ нь тэднийг улам их түгшээсэн бололтой. Бичлэгийн дунд хэсэгт найз нь буудан дээр байсан чихмэл баавгаа хөдөлж байгааг анзаарчээ. Эхэндээ тэд үнийг зүгээр л хийм харж байна хэмээн бодсон боловч дараах зүйл болсноор тэдний хандлага өөрчлөгдөв. No, mijo, esto tenemos que subirlo, Esto, mijo, uy, si es que hay alguien que sabe de estas cosas que nos ayude. Yo me quiero ir. No. Mira, la sombra blanca, ¿sí la viste? Sí, pero no. Ahí sí, ahí yo fue que ya comencé a sentirme mal. ¿Por qué? Porque mira, a ver, eso yo sí lo vi claramente, así, de reojo. Oye, ¿por qué te Mira, sí, ¡Uy! Sí viste, eso sí. Yo no sabía para dónde ir. Te lo juro. Yo no sabía qué era, yo pensaba que era. Камер дээр сүдэр шиг дүрс хонхон зур харагдаад буудангийн ард орон алга болов. Тэд юу харснаа ойлгуулгүй эргэн тойрноо шалгаж эхэлдэг. Гэтэл дараа нь илүү сонин зүйл болж өнгөрөв. Es que estábamos con la luz del televisor, Claro. como que estuviéramos en el cine. Yo digo, Mira, ¡Uy! ahí me tiraron la botella. Sí, la botella. Ahí me tiraron la botella y yo de una salí corriendo. No, yo te lo juro que yo no aguanto un día. Mira, se cayó Uy, el no, peluche ahí. no. Yo no aguanto un día Pero, más. uy, mira, ¿sí ves la luz que pasa Mira, por ahí? ahí, la puerta de alguien como la tenía trancada. No Mira, podía Mira, salir. siempre, uy, Mira. ¿sí ves? Sí. Ahí pasa. mira, del susto, ¿sí ves lo que me pasó del susto? Bien. Mira. Uy, hasta el cuadro, Dios mío santo. Oye, pero ¿por qué se cayó todo? No sé, ahí nosotros nos fuimos, nosotros no nos íbamos a quedar ahí. Mira lo que pasó ahí, mira lo que pasó ahí. Mira eso. Cerraron la puerta. No sé si hay algo o alguien que nos está haciendo asustar, pero te lo juro que yo ya no aguanto. Estábamos solos en la casa, pero yo... Mira, ahí están las luces. Зочны өрөөнд доторх хэд зүйлс өөрсдөө хөдөлж эхэлсэн бөгөөд тэд айд сандарч гэрээсээ зүгтэн. Хаалга өөрөө хаагдсан тэр мөчөд юу болсон нь тэднийг бүр ч алмааруулсаач. La sangre de Cristo tiene poder. Mira la maleta, mira cómo la van arrastrando, mira ¿Por qué cómo no se la van oraron, arrastrando. hermano? ¿Por qué no se pusieron a orar? Cambiémonos de casa. Tienen que No, orar. es que eso ya... No, eso de ley, eso de ley. Uy, pero ese peluche, Dios mío. Mira, como que lo están jalando, ¿sí ves? Es como que se para de cabeza, Ese es el ¿qué? peluche que te regaló Juanca, el que tú dañaste, ¿ves? Mira, ¿sí viste lo que pasó aquí? Mira, aquí. ¿Sí viste? Ahí pasa. Sí, mira. Mira esa lucecita. Mira, es Yo como, sí me es como, quiero como ir. que fuera que algo Yo, pasa. eso nosotros no lo vimos porque estábamos afuera. Estábamos afuera. Pero es como que algo pasa. Date cuenta que es como que, mira, ¿ves? Mira, ahí va.
Өмнө нь дурдсанчлан үзэгчид үүнийг паранормал зүйл тохиолдсон гэж үздэг. Гэвч илүү төвшүүртэй энэ хосыг хаанч амьдарсан ямар нэгэн зүйл дагаж байна гэмэх итгэл үнэмшил юм. Камерт юу бичигдсэн нь яг тодорхойгүй ч энэ видео тэр чигээрээ үнэхээр аимшигтай байв. Дараах зургийг Taylor P гэх нэгэн хэрэглэгч олон нийтэд цацсан бөгөөд тэрээр ингэж бичжээ. Би онлайнаас энэ зургийг олсон бөгөөд зургийн талаар маш бага мэдээлэлтэй байгаа ч тэр хүн description дээрээ ингэж бичсэн байсан. Зураг дээрх залуу барилгын ард зураг авахулж байгаа дотор нээсэн хэн нэгэнд фотобомб тулсан гэж жижиг тайлбарт бичсэн байсан. Хэдийгээр тайлбар нь танихгүй хүн зураг авахулахад нь дөрсгүүтэж орж ирсэн гэсэн утгатай ч энэ нь хүн шиг огт харагдахгүй байв. Миний хувьд хүнээс илүүтэй сүнс шиг харагдаж байна хэмээжээ. Зургийн тайлбарт хуучин барилгын урд авагдсан гэж дурдсан нь зурагт хүнээс өөр ямар нэгэн зүйл буусан байх магадлалтай. Гэхдээ таны бодлоор энэ юу гэж болох вэ? Энэ нь паранормал зүйлийн нотлохоо юу эсвэл зүгээр л барилгын дотор байсан хүн санамсаргүйгээр зурагт орчихсон уу? Facebook хэрэглэгч Meg Wolfgang дараах бичлэгийг олон нийтийн санаа бодлыг сонсох зорилгоор нийтжээ. Meg муурнуудаа тоглож явах үедээ бичлэг хийж байсан бөгөөд бичлэг хийж байх үедээ тэр үнийг анзаараагүй ч бичлэгээ эргүүлж үзнийхаа дараа юу болсныг бүрэн ойлгожээ. Тэрээр хэлэхдээ энэ бичлэгийг би 2008 юм уу 2009 оны үед өөрөө бичиж байсан. Энэ шүүгээ газар дээр бараг наалтаастаа шахуу байхад шүүгээний дороос ямар нэгэн зүйл гарч ирээд муурны тоглоомыг аваад орчихсон. Тих үед нь Лими буюу намайг орхих гэж шинэхдээ төстэй чимээ сонсогддог. Бичлэг хийх үедээ би үнийг анзаараагүй. Энэ юу болохыг хэлэхэд хэцүүч Мегийн хэлснээр энэ нь юр бүсийн зүйлийн бие дэлгэрхийлэл гэсэн бодлыг тэр талгаанаас салгаж чадахгүй байгааг. Энэ нь юу ч байсан ч түүний ачин хөдөлгөөн, гадаад байдал мөн арт талд нь сонсогдох бүдэг шивнээ зэргийг харгалзан үзвэл ихэнх үзэгчид Мегтэй санал нийлж юр бүсийн зүйл камерт буусан хэмээн үзэж байна. Бусад бичлэгүүдийн адилын бичлэгч мөн нууц хэвээрүүлэх бололтой. Энэхүү бичлэгийг тодорхойгүй байршил байрлах нэгэн үйлдвэрч хүний ээлжээр ажиллаж байсан Jonathan Wall нь хийжээ. Тэрээр бичлэгийн талаар маш бага мэдээлэл өгсөн ч бичлэг өөрөө бүхнийг хэлж өгөх шиг. Jonathan шөнө ганцаараа үйлдвэрт ажиллаж байх үедээ нэг хачирхалтай чимээ сонссон бөгөөд үүнийг гар утсаараа бичиж амжжээ. ¿Quién anda ahí? Gusta la escalera. Escalera caída. Pucha. Aquí no hay nadie. ¿Quién anda ahí? Todo está acá. No hay nadie. Esto está raro. Muy raro. Хэрв Jonathan үйлдвэрт ганцаараа байсан бол хэн эсвэл юу энэ шатыг унгасан нь сонин.
¿Quién está ahí? No te tengo miedo. Hijo de puta. No te tengo miedo. Puta. Үүнээс хойш хэдхэн минутын дараа дараагийн хачих хэвээр зүйлс тохиолдож эхэлнэ. Жонатын нүдэн дээр дараах эзөөс өөрөө хөдөлж удаахан бүр газар түвчтэй шидэгдэв. Өмнөхөөсөө ч илүү айсан Жонатан тухайн өрөөнд маш хүнд таагүй урамсгал мэдрэгдэж өөрийг нь жоохон бачимдуулж байна хэмээсэн бөгөөд дараа нь тэр юмнууд унсан доод давхрыг шатлахаар явна. Las cosas que se cayeron. La loción. Sea lo que sea, no te tengo miedo. Para nada te tengo miedo. Энэхүү бичлэгч мөн бусад бичлэгийн адил нууц хэвээр үлдэж байгаа бөгөөд төрсэн сэтгэлээ бидэнтэй хуваалцаарай. Хүүхдийн хяналтын камерууд дээр гарч ирдэг тайлбарлашгүй дүрслэлүүд хамгийн аимшигтай төрлийн бичлэгүүдийн нэг лээ. Харин дараагийн тохиолдол нь бичлэг бус зураг боловч үнэхээр л сэтгэл түгшэм төр зураг юм. Reddit хэрэглэгч Lucy Moose дараах зургийг нийтэлж ингэж ичжээ. Өчигдөр хүн маань өдрийн удалгаа хийж явах үед хяналтын камера хартал дараах зүйлийг олж харсан. Дэлгэцийн баруун талд бааз зэрэг бүхий ч гэсэн бүдэг бадаг эмэгтэй хүний дөрөв зураг харагдана. Гэхдээ бүрч амжигтай тэр эмэгтэй хажууд нь унтж буй хүүхдийг харж байгаа мэт сэтгэл төрүүлнэ. Мэдээж хэрэг аав нь үүнийг хараад маш их хайжээ. Зургийг харсан босод хүмүүс ч бас гайхшин үүнийг сүнс гэхээсээ илүү жинхэнэ хүн байж олзчгүй. Магадгүй тэр дотор нуугдж буй ямар нэгэн танихгүй хүн байж мэднэ хэмээн таамаг дэвшүүлжээ. Энэ дүрслэл хинч байсан, юуж байсан эцэг хүний хувьд дахин ийм зүйл харахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой эзэ. Дараагийн бичлэгт эмнэлэгт ажилладаг нэгэн хамгаалагчид тохиолдсон тайлбарлашгүй үйл явдлыг харуулна. Jay Breezy гэх хамгаалагч энэ эмнэлэгт нэлээд хугацаанд ажилласан ч ийм зүйлтэй өмнө нь хизээж тулгарч байгаагүй ажээ. Тухайн өдөр болсон явдал нь зүгээр л түүнд харагдсан төдий зүйл биш гэдгийг эмнэлгийн доторх хяналтын камерын бичлэгийг үзсний дараа л тэр ойлгожээ. Look at I saw that shit. I saw that shit. See, I saw that shit. And I'm like, and then it disappeared over there by the desk. And I'm like, okay. So I looked at the camera. I'm like, you know what? I'm gonna calm down. So I wanted to tell the camera, y'all see that shit? Y'all saw that shit, right? I'm telling CHA, did y'all see that? Okay. Хэдийгээр маш бүдэг боловч Jay ямар нэгэн зүйлд хариу үйлдэл үзүүлж байгаа нь харагдана. Гэвч энэ тохиолдлоор бүх зүйл дууссангүй. Дахин нэг удаа яг тэр дүрс гарч иржээ. Гэхдээ энэ удаа Jay өөрөөр хандсан байна. Mom decided to show herself again. See it? It's faint though. I looked at it like, okay. I'm like, okay. So I hesitated, so I just threw something because I didn't know what to do. You know, but that time it came from over my head though, for some reason. I don't know, but I was like, you know what?
Жэй дээр зочилсон тэр зүйлдгүүдийг маш тавгүй байдалд оруулж байгаа нь татхан харагдана. Хэдийгээр ном шидсэн ямар ч тус хүргээгүйч өнгөсөн нь түүний дахин ирэхээс нь зогсоог бололтой. Учир нь энэ явдлаас хойш хэд хоногийн дараа эмнэлэгт илүү олон хачин зүйлс болжээ. Look at that. There's no way that could have failed by, like, somebody didn't do that. Something did that by itself. How could a ceiling light fall on its own like that? Гэрлийн таг буруу эргэцснээс болж унсан байж болох ч Жэйн явдлыг полтергейст идэвхжлийн үр дүн магадгүй хэд хоногийн өмнө харсан сүнснүүдээс асан гэдэгт бат итгэж байна. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа дахин ажиллаа хийж байхад нь дараах зүйл тохиолджээ. Look. There you go. Look at that. It was cold. I'm like, oh, shit. I wanted to follow it and feel. See, I'm trying to feel, like, follow the cold breeze. I saw it going towards the elevator. So I went there. It was actually a cold breeze towards the elevator, then it just stopped. So I'm like, damn. So I'm like, okay. Then something touched me. I'm like, what the fuck? Something touched me. I'm still trying to see, like, where is it at? Like, it vanished, so how is it still touching me or something? I don't know. It's creepy. So I'm like, okay. Энэ олон үйл явдлуудын эцэст Жэй тус эмнэлэгт ямар нэгэн зүйл байгаа гэдэгт бүрэн итгэжээ. Мөн зөвхөн Жэйч биш түүний хамт олон ч үүнд итгэдэг юм. Гэвч хамгийн чөхөц төрүүлсэн зүйл нь хүйтэн салхи мэдрэгдэж дараа нь хэн нэгэн түүнд хүрсэн мэт санагдсан үгч байв. Жэй болон түүний хамт олон бүгд эдгээр үзэгдлүүдийг сүнстэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд хүмүүс ч мөн адил итгэх болсон байна. Харин та юу гэж бодож байна? Энэ үнэхээр сүнсний үйлдэл үү эсвэл өөр тайлбаргүй юу?